Бүгдээрээ сайн бацгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэгээр би өмнө нь ерөөсөө гаргаж байгаагүй нэг тийм бүтлгүүтлээ та бүгдтэй хуваалцах чинь. Тэрний үе гэхээр би өмнө YouTube дээр оруулсан бичлэгээрээс устгаж үзэж байгаагүй. Энэ ихтэй анхных. Яагаад устгасан бэ гэхээр би ер нь бол хүмүүстэй тийм урууд ороо байгаагаа харуулах дурггүй. Тэгээд би идэгцэн байгаа хта гэж өөрийгөө бодсон чинь бичлэгийг ахин дахин үзэхээр яавч юм идэгцэн царай биш, нэг л санаа өвдсөн их онцгой царай надад харагтаад тэр нэрээс тэр манд хаалгахгүй болохоор би болоод бичлэгээ шинээр өөрчлөөд хийхээр шидлээ. За тэгээд зарим хүмүүс үзсэн бах. Тэг үзээгүй хүмүүс илүү олон байгаа ах гэж бодож байна. Нилээ олон хүмүүсийн асуусанчлан бидний крашлж байгаа хүмүүсээ яаж мэдвэ гэдэг бичлэг ингээд огт алга болчихно хэр надад бүр муухай санагдаад тэгээ ахаад хийж байгаа юм шүү. Би тэгээ эдитээ жоох өөрчлөөд илүү гой сонирхолтой алгаа жоохон нэмээд гоё олчихлохоор дахиад үзээрэй. За хүмүүс бидний крашлж байгаа нүгөө юу гэдэг бид нарт ямар ч падгүй гэж битгий бодоорой. Яагаад тэгэхээр би ингэж боддтой хүн хэрвээ амьдралаас ингээд сайхан турсамжуудаа санаж авч үлдээд тах юм бол сайхан амьдэрсэн юм шиг санагдана. Бас дээрээс нь яг одоо амьдарч байгаа цаг хугацаанаасаа сайхан зүйл нь олж хараад байвал сайхан амьдарч байгаа юм шиг санагдана. Эсвэргээрээ юм нь хараад байвал тэгэл тийм гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор бид нэр хүмүүсээс хайрлуулж байгаадаа хүмүүсээс хайрыг мэдэрч байгаадаа маш их баяр баясгалантай жаргалтай гэдэм юм чинь хэдүүлээ тэрийг олж харж анзаардаг нүдээ бүр улам илүү ингээд сайн хөгжүүлэх юм бол илүү жаргалтай, илүү хайранд думсан, илүү ингээд хараар балхсан тийм амьдралаар амьдрна гэж бодоод байгаа болохоор юм бичлэг хийж байна. За маш амархан 3 бүлэг юмнуудыг ажиглаад мэдээд авчна. Гэхдээ яг нэг бүрчлэн бүгдийн сайн үзээрээ тэгэхгүй бол хитгэний анзаараад харчих юм бол хүмүүсийн нөгөө буруу үнэлээд өгнөдөж магадгүй. За хамгийн эхлээд хэдүүлээ яхаа гэхээр тухайн хүмүүсийн чамайг яаж ширтэж аваа гэдгийг харна. Хүмүүс ер нь хайртай хүн рүүгээ ингээд хайрын харцаар нэг хардсан штэ, нэг л өөр харцаар хардаг. Тэгээд анхаарлаа төвлөрүүлсэн байдалтай чамайг инхрээл, чамайг нандагнаж, чамайг ингээд нэг хамгаалсан тийм арай л нэг өөр маш олон сэтгэл мэдрэмжүүд ингээд нэг дор төвлөрсөн тийм харцаар чамайг ширтэж байгаа. Зарим тохиолдолд бид нөгөө нэгээ яг харааны диагналан зогссон ч юм уу, харах талбайд нь зогсчоод өөрийгөө намайг хараад нэ гэж бодоод яваад иж болохгүй. Тэгэхээр батаараа мэдж авах аргыг сурах хэрэгтэй. Тэрний үе гэхээр чамайг ингээд ширтээд гот чи шууд хар зүрлээ. Тэнгүүд ингээд өөр чимшээ харж мараад ингээд сандраад эсвэл би чамайг ширтэж гин гэж юм шиг ингэж мэнгээл скул зүгээр л тайван төлгөөнөөр харсан ч ихтэй байгаад иж магадгүй. За ингээд чамайг хараад ширтээд байх юм бол дахиад яаж мэдж болдог вэ гэвэл эвшээж тийм. Тэгэхээр чамайг харчихсан бол батаараа дааж ившээдэг байхгүй юу? За эсвэл шал өөр газар очиж сууж. Харагдгааргүй өөр газар очиж ингээд зогсож. Тэнгүүд хайж болж очиж хараал, хайж болж очиж ширтээл яхам бол угаасаа л чамайг ширтээд байна гэсэн үг. За бид нар бусдыг крашлна гэдэг нь тарих тэр хүнийг бусдаас илүү онцгой, илүү өрмөц, илүү эрхэм нандан гэж хардаг. Болгоод бүх анхаарлыг чинь тэр хүн рүү төвлөрүүлдэг гэсэн болохоор хоёрт нь хэр ер нь чам руу гэж нэгдэг нь анзаарна. Хэр чамтай ойр байна гэдгийг нь анзаарна гэсэн. Тэгэл ер нь чамайг крашлдаг хүн бол чиний эргэн тойронд л явж идэм дөө. Чамайг дагаал, чамайг хараал, чамтай хамт байх гайл, хол чамаагүй суугаал, хол чамаагүй зогсоол чамайг л гэдэг. За гуравт нь болохоор нөгөө хүмүүсийн хэдүүлээ гарных нь хөдөлгөөнийг ажиглана. Ингээл чамд ойлгуулах галста гараа ингэчж нэг саваал, тэгчж нэг саваал. Тэг ингээл чамд ойлгуулах гал ингээл хуруугаар нь хөдлөл ерөөс ингээл зүгээр ахгүй байвал ер нь бол чамайг крашлж байна гэсэн. Гэтэ та нар намайг анзаарж байгаа бол би бас амар гараа бодлож ярьдаг. Тэгэхээр бүхтүү үзэр гэдэг нь юм учиртай шүү. Зарим хүмүүс хөрх юмтай зүгээр л ярьж байгаа нь бас тийм байж болдог. Тэгэхээр буруу ойлгож болохгүй учраас хэдүүлээ гарны хөдөлгөөнийг сайн ажиглахаас гадна яг яаж байгааг илүү анхаарах хэрэгтэй вэ гэхээр бүр чамд ойлгуулах гал гүүж хараагаал нөө киног нүдэнд харагдтал ярина гэж бид нар ярьдэн штэ. Яг тэр шиг чамд л өөрөөрхөн сэтгэл зүрх, чамд л өөрөөрхөн дотоод мэдрэмжийг ойлгуулах гээд байгаа болохоор бүр ингээл дүрсэлж үзүүлээл бүр ингээд жүжигчин шиг ингээд дотор нь орсон юм шиг мэдрэмж төрүүлэх гээл дагаа нь өөрийгөө л илэрхийлэх гээл өөрийнхөө хайрыг гадарлуулах гал ингээл автоматар цаанаасаа тархин хийгээд байгаа үйлдэлүүд байгаа хгүй юу. За дөрөвт нь болохоор хийгээд байгаа сонин гажиг үйлдэлүүдийг нь ажиглана. Чиний хажууд ингээл нэг нүд мүдэн ингээл нэг сонин болж молоод эсвэл толгой маажаал эсвэл ингээл тасаа сэтлийг нэгээл эсвэл дуугаа ураагаал гэснээр ууралцсан юм шиг царай мараа гаргаж маргаал яад их чи ингээд хүн ингээд туггуудаа тавгуудад бие бариад сандраад хичээд байгаа үедээ гаргадаг хачаач үйлдэлүүдийг ихээр чиний дэргэд гаргаад байвал чиний хажууд ахтаа сандраад байна, чиний хажууд ахтаа хичээд байна, чамаас ингээд маш их ингээд одоо ичингөөрн балаарлалтын төлөвийг авч яана гэсэн үг байхгүй юу? Тэг хүн гэхдээ ер нь ингээ нөгөө яг ингээд
эхлээд нөө таалагдах гад байгаа штэ крашта. Тийм болохоор маш их бие барьж байгаа л да. Буруу ойлголт төрүүлчихгүй, буруу юм санагдуулчихгүй гээл бүр илүү бүтлгүүтэй байх талтай байдаг. Тэгж ийна л гэсэн. Тэгэхээр тэрийг анзаарна. Өөр хүмүүсийн хажууд л тийхгүй байгаа штэ. Өөр хүмүүсийн хажууд зүгээр л байдгаараа ингэнээр байгаа юм. Чиний хажууд тэгээд байхгүй. За тавтан болохоор энэ хөрөвд мөр гэхдээ чамаа ер нь чиний зан авирыг дуурайн, чиний хийдэг үйлдэлүүдийг дуурайн, чиний хэлдэг үгүүдийг дуурайн. Энэ бас л яг адилхан тархин ингээл чамтай л холбочих гол, чамтай л ойрхон болгочих гол, чамтай л ойртуулчих гал үйл хөдлөл нь хүртэл ижилхэн болгож давхцуулж өгöd байгаа гэсэн. Тэгэл чиний суудаг сургалтанд явах гал, чиний явдаг замаар алхаж харах гал, чиний хэлдэг өгнүүдийг хэлээл, чиний сонсдог хамтлагийг сонсох гол ингээл чамтай л ижилсэх гээд байвал үнэхээр энэ бол крашинг бас маш нэг юм хүчтэй илэрлэнэ. За одоо үндсэн хоёрт нь болохоор угаасаа хүмүүс баттаараа ингээд краш хаажууд хийдэг зүйлсүүд, краштай зориулж хийдэг зүйлсүүдийг одоо хэдүүлээ сурна. Хамгийн нэгдүгüүрт нь сошиал. За чамайг захимсуулж जै Instagram, Facebook энэ дээр хэр дагаж जै, story чи хэр үзэж जै, лайк дарж जै, reply хийж जै, зургийн дээр чинь хэр алгасахгүй зүрх дарж जै, ямар эможи дарж जै, юу үлдээж जै гэдэг энэ бүгд. За харин хоёрт нь болохоор хэр их чамтай холбогдож जै, чам руу хэр залгаж जै, хэр их мессеж хийж जै, хэр их чат бичиж जै гэдэг бүгд. Гэтэ ер нь бол дандаа чамайг бодвол одоо яаж байгаа бол одоо юу хийж байгаа бол ингэж байгаа болоо тэгж байгаа болоо ер нь хин ямар санагддаг бол тэр ямар санагддаг бол ингээ асуучвал таалагдчих болов ингээ хэлчихүү сторич үзэл жонгоо нэгтэм байнгут нь харчингуудаа яна гонглсан байгаа юм болоо яаж сэтгэлийг нэмчихгүй энэ яг ямар таалагдчихтай юм бол яагаад ингэсэн бол юу болсон бол яасан байж болох вэ гэл ингээл цагийн мөнгө чамайг бодвол ингэж байгаа болохоор ихэд чам руу заавалчгүй холбоо барина чамайг дандаа бодож байгаа юм чинь чам руу ямар нэгэн байдлаар холбогдно надаглаад чинь сторик чи үзэн хийж жоохон тайвшрна тэрнээс чи ингээд бүр зүгээр ээж чадахгүй ингээл цаг хугацаа явж өгөхгүй жоохон л зайжуулаа гарах юм бол тэг ажилдах үедээ өөрлөх байгаа л та гэхдээ ингээд суулж хөлөө цаг цаг гарангуут л хата яаж байгаа л одоо яаж байгаа л яхаа их гэл бодож байгаа ч чамтай маш их болоод холбогдно гэтээ чам руу ингээд цөөхөө ингээд хариу бичиж байгаа юм шиг хэрнээ тийг санагдчих цөөхөн юм шиг голөгдчих чам магадгүй ч гэсэндээ үнэхээр чамайг крашлж байгаа бол чөлөө цаг гарах болгонд л чи ямар нэг байдлаар толгойд нь орж ирээд бодож байгаа болохоор чамтай холбогдоод ядаж чиний юм одоо Instagram, Facebook-ыг чи шалгаж байгаа. Дахин зургийг чи үзэж байгаа гэсэн. За гуравт нь болохоор чиний хажууд хэрэг маазарж байгаа гэдгийг харна. Ингээл маазраал эсвэл ч юм уу жоохон даблаад байгаа юм шиг үйлдэлүүд хийн. Зөндөө олон хүмүүс хаалгаар бүгд сэгсээгээл ангиж бүх хөтөө сэгсээ төстэй орж ирж хахад за чи одоо юу амар сэгсээцэн бүгд сэгсээцэн бүгд халтайцсан багт ба чи ямар халтайцсан чамайг онцгойлж харддаг гэдгийг азартж байгаа байхгүй юу ер нь гэхдээ ингээ хөвгөөд эрэхтэй хүмүүс голтод дандаа ингэж баригддаг шүү дээ ер нь бол илүү чи ямар тархалцсан чи ямар ингэсэн чи тэгсэн ингээл чи илүү анзаараад илүү анхаарал гаш бүгдээрээ л ингээл бас хөрхөө өөрчлөгдсөн байхад зөвхөн тэр хүнийг анзаараад идэх ингээ баригддаг гэсэн. Эсвэл эмхтэн байвал чи дандаа намайг яхаараа дандаа ингэж идэм чи яхаараа ингэж идэм тэгж идэм ингээл амар эрхлээл тэ эсвэл ингээл тэгж мэддэгтэй нэг. За дөрөвт нь болохоор чиний хажууд харагдах байдалтай анхаарал, хувцсанараа янзлал, ус гэзгээ янзлал, ер нь аль болох айтайхан сайхан харагдчих гал өгүүлэлээ зэгнэн. Гэхдээ зөвхөн крашийнхаа хажууд бас бусад хүмүүсийн хажууд ч гэсэндээ ер нь хүн өөрийгөө ингээ нэг цэвэр цэмцгээр ингээ айтайхан авч явах чинь эргэн тойрныхаа хүмүүстэй үзүүлж байгаа маш том хүндлэл гэж ер нь бол хүлээж авдаг шүү дээ дийлэх хүмүүс. Тийм болохоор чамайг хүндэлж байгааг маш сайн илэрхийлж чинь гэсэн үг шүү. Тэрнээс хамаагүй за би л өөрөөрөө байна, би дураараа байна гэж хаашааш байгаад байна гэдэг нь жоохон үл хүндлэх хүн гайсыг илэрхийлэмж яадаг. Цэвэр цэмцгээр байгаа, дүүг хэлээ зэгнээд энэ чинь хажууд хүнээ л маш их хүндлээд соёлж болгосон байдлаараа тэрийг илэрхийлж чинь гэсэн үг байдаг. Тавтан болохоор чамд онцгой бэлэг өгнө. Тэгэдэл яг краштай өгж болох бэлэг, хайртай хүмүүст өгж болох бичлэг байсан да. Тэр шиг ер нь бид нар хүнд бэлэг өгөхдөө юу хөө ингээл энийг өгөл таалагдах болоо энэ хэрэгтэй байх болоо алей ер нь юун дуртай ингээл хайгаал алей энэ таалагдах болоо тэр таалагдах болоо ийм юм сонирхолтой юм чи энэ таалагдчих бодог а гэхдээ ингэчээр ингэж ямар өнгөн дуртай юм болоо ийм өнгөн дуртай болоо дурган болоо за яаж өгөх үү яаж боох уу бүр ингээл баг бэлгээ бэлгэсэн ингээд бүр туфт бодолт болж бөө юм болж бэлэг өгдөг бэлэг өгөх чинь ер нь бол амархан зүйл биш шүү дээ. Гэхдээ бүр чам дээр тэгэн бүх юм болж болоод бүр зориглоод аваад ирж байна гэдэг бол маш том илэрхийлэл. Угаасаа л краштай хийх үйлдэл батараа мөн. За 6-т нь болохоор чамд хэрэг хариу өгч нэгдэг харна. Ер нь бол чиний асуултанд ингээд хийж хариулах байхад нөгөө нөхөр ч юм бол хариулна.
тэдээс өгсөн шүү, эдээс өгсөн шүү, тэгэрээ өгсөн шүү, ингээс тэр үед нэг жоохон дуурахгүй ч юм хүмүүснүүд ингэжсэн ч гэсэндээ сүулт нь чод сонсохгүй өнгөрцөн маашаа. Тэгээд дүн байдлаа татчих. Тэр гэж мэгэл энэ штэ гэлээ цааснаар бичиж аваад ирсэн байдаг ч юм. Ер нь л ингээд чам заавал хариугаад чам дандаа ингээд туслах бэлэн байна. Тэг бүр заримдаа заяа бүр зарим хүмүүс бол ингээд бүр маш чухал зүйлээ архиад хүртэл чиний жижигхэн ямиг биелүүлэхээр дагаад явна. Ер нь л айгуу том ажлын асуудал ингээ ямар том ажлын юм байхад тэрийг орхиод чиний зүгээр л нэг дэлгүүрээс аваад чихэр аваад ирж гисэн юмд явж иж магадгүй. Нэг иймэрхүү дурлал гэдэг үнийг бас алах юм аа. За далаад нь болохоор чамд ер нь ямагт сайхан үг хэлэхэд бэлэн байна. Чамд ямагт урмын үг хэлэхэд бэлэн байна. Ямагт чамайг дэмжихэд бэлэн байна. Яагаад тэгэхээр хайртай хүмүүсээ жаргалтай айлхыг харахтаа баяр баясгалтай байж хүмүүнийг бусдыг хайрладаг штэ. Тийм болохоор чамайг гониглаад ч юм уу чамайг уруугаар байхыг харах өөрт нь хэцүү байгаа. Тийм болохоор айл алах сэтгэлээ чинь дэмнэх үг ингээд хэлээд тэгээд хэлээд эсвэл ийм зүйл бэлгэлээ, тийм зүйл бэлгэлээ, ингээд цаг гаргаад тэгээд цаг гаргаад яаж л сэтгэлийн сайхан болохгүй, яаж л ингээд инээлэхгүй, яаж л жаргалтай айлах уу гэдээ дахин ажиллаж байгаа болохоор тийм үйлдэлүүдийг дандаа хийхэд бэлэн байна. За одоо ингээд хамгийн амар эзэгтэй буюу хэдүүлээ шууд одоо нөгөө нөхрий чинь барьж аав. Гэтээ маш ингэ асуулт болоо. Гэтэ энэ хэдэн асуултууд бол амар юм бэлээ. Ингээ бариад авчиж болохоор юм бэл. Айгу амар. За яхаа гэхээр хамгийн эхлээд хэдүүлээ нөгөө хүнийхээ найз нараас нь өөрийг чи юу гэж боддог тухай асууна. Жишээлбэл би байлаа шүү дээ. За хин ч гэмдээ тий одоо ингээд. За жаги гэж бодчих. За жаги ч юм уу тиймэрхүү нэртэй. Тэгэл ингээд би ингэх байгаа байхгүй. Жагийн одоо найз нөхөд ч юм уу гэр бүлээс таньдаг хүн хажууд ч юм уу та. Йоо энэ жаг надаас та дургааха ядраатай дандаа хүн хорлож байгаа юм шиг хачаач үйл хийж ах юм. Йоо тэр гэл ингээд жоо хов зүгэл жоо орлож байгаа ингээд тэргээл ингээд. Үгүй юу яриад аа чи яаж тэгж хэлж чадчихна. Чамайг тэр дээр тэр хүүхдүүдээс өмөрсөн чинь жаг эзтэй. Хин чамайг өвдөд тахт чинь юм аваач өгсөн. Хин чамайг тэгчин гэсэн. Ингэж ямарсгал хараад очиж арайч хүнэ тэгж болохгүй шүү. Цохилдуулна гэсэн үг байхгүй юу? За хоёрт нь болохоор одоо эдлээ жагийг өөрийгөө найзаас асууна. Найз нараас асууна. Найз нарт нь асууж байгаа. Жаг намайг юу гэж боддог бол биш. Жаг надад дургу баха. Би одоо жагаа яаж уурлуулчлаа? Яаж ингэчлээ гэдэг ч юм уу. Чи ихтэй сайн мэдэн шүү дээ. Найз нараа юу нэг яаж өгөх юм бол яаж ингэж ивент харуулж зөвшөөрөх юм бол хариулт авч тахаа гэдэг мэдэн шүү дээ. Гэтэ одоо ялчлаа гингүүд. За болооч жаг шиг өөр хайртай залуу хаана ингээд ингэдэг үстэй. Тэгэхэд тэгдэг үстэй. Ингэсэн биз дээ. Гэт ингээд орно гэсэн. Асууд эсрэгээр тийш дээ. Жагийн чинь бол юу бүтгэжгүй чаг бүр тэгжилж тэгээ ярьчихлаа шүү. Өнөө голоос хайрлаад байгаа хүмүүс л үзээд өгч чи юм уу гэдгийг юм бол хэлээд өгч найз нар чинь. Нэг санаанаг байж байгаа. За хамгийн сүүлд нь бол хэдүүлээ жагаас асууна. За би бол хэрвээ би жагийг хичээд одоо тэгэхээр сэтгэл маань бас сайн ч юм уу бид хаалгадж татагддаг бол шууд өөрөөс нь асууна. Чи хаашаа надад сайн юм уу гэж шууд асууна. Хэрвээ надад тэгдгүү зүгээр л за жаг намайг сонирхдаг зүгээр л яхтай дээ байж их те. Тэ зүгээр гэж бодод жаг зүгээр л надад сайн хүн шиг санагддаг, сайн найз шиг санагддаг ч юм уу эсвэл эрхэм хүн шиг зүгээр ингээл тийг санагддаг болвол би тэр хүнийг алдах тийм санаа асуулт асуухгүй. Бэл мэдээгүй юм шиг царайлал асуултыг асуухгүй. Би бас өөрөө татагддаг болвол асууна. Тэгэхээр та нар ч гэсэндээ тэгээрээ хамгийн сүүлийн асуултын шатан дээр ирэхээр тэр хүнтэй үнэхээр л хайр дурлал холбоотой болоод үнэхээр үргэлж нөхөрлөе гэж бодож байгаа тасуугаараа үгүй бол шал юм. Бити хүний сэтгэлийг догтлуулаад бити хүний сэтгэлийг та нар алавтай юм шиг хүнийг краш болчоод хүнийг бити тэгж тамлаарэ. За тэгээ ер нь бол өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ. Бидний крашлж байгаа хүмүүсийг байрж авч, мэдэж авч сурлаа. Тэгээд та нарыг маш олон хүмүүс крашлж байгаа. Та нарыг маш олон хүмүүс хайрлаж байгаа. Та нарыг маш олон хүмүүс онцгой гэж бодож байгаа. Чи бол маш их үнцэнтэй хүн, маш их олон хүний хувьд эрхэм нандин, хайр татам, тийм хүн шүү. Тэгээд хайр татам байдлаа алдахыг хүсэхгүй байгаа бол бусдыг хайрладаг энэ тэр хайрын мөн чанараа бити ингээд эцэж тэгээрээ юу ч болж байсан гэсэн хин нэг үзээ одоо хин нэг одоо чи хинээсээ ингээд одоо муухагаар бодоод сэтгэлдээ тэгж явж болохгүй шүү. Тэг юу ч болж байсан гэсэн хүмүүсийг хайрладаг хэвээрээ хараар дүүрэн хүн хэвээрээ байгаарэ гэж хэлбэр байна. За тэгээ бичлэгийн маань дуслал нууцнд баярлалаа. Краш талбартай эсвэл өөр бусад ямар бичлэгүүд хийлгэмээр байна хэлээрээ.
Баярлалаа. Баяртай.